Хөдөө зээлээр авч хэрэгжүүлж байгаа дулааны цэцлэгтэй зөвлөсөн байгаа. Энэ төсөл юу нэг юу болоод дууссан байгаа даа шүү дээ. Бусад айгууч танад юу нэг удаа зогсооё. Ер нь бол манайд манайд бол нийт 42 хувьтай хэрэгжиж зогссон байгаа. Тэгээ ганц Төв аймаг биш 10 аймагт бол энэ Солонгосын зээлээр баригдаж байгаа энэ хөтөлбөр хөтөлбөр бүгд зогссон байгаа. Тэгээ энийг цааш нь одоо хэрэгжүүлж ажиллахад бол аймаг орон нутаг дээр нь одоо хариуцж байгаа нь бол манай юуны эрчим хүчний яам байгаа. Тэгээ эднэртэй бас бид нар холбогдоод цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ингээд нэг хүлээлтийн байдалтай л байж байгаа. Төв аймаг бол 100 мод ч өөрөө 9 уурын зүгтээ аймгийнхаа төвд энийг бид нар бас одоо хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэх гэж ингэж ажиллаж байгаа. Энэ жил бол 2025 онд бол бид өхөн одоо өөрийнхөө аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бол 100%-ын бол шийдээд ингээд одоо арай орчин үеийн технологиор шийдээд хүчин чадлыг сайжруулад ажиллаж байгаа гэсэн. Тэгээд 2025 оноос 2026 онд бол Төв 1000 гаруй орон сууцуд баригдаж шинээр энийг бид нар цаашдаа дахиад гадны хөрөнгө оруулалт ус хайж бүгд найрамд хятадд ус Орос улманы усад ус нэлээд удаагийн уулзалт хийж ингэж ажиллаж байгаа. Тэгээ энэ жилээс бол дахиад одоо шинжилгээ ажлууд хийгдэхээр ингээд төлөвлөд уулзалтууд хийгдэж явж байна. Ерөнхийдөө ер нь орон нутгад тулгамж байгаа асуудлыг бас өдөрлөлтөөр бас ярилцж байна. Тэгэхээр энэ Төв аймаг тулгамж байгаа гол асуудал юу байна? За ерөнхийдөө бол нэлээдгүй хэдэн үүрэг даалгаврын чиглэлүүдийг хөргүүлж байна. За аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн засаг дарга нар хамтарч байгаад бас нэгдсэн тэгээд цаг богиноос учраас тэр болгон бас асуудлуудаа ярьж чадсангүй. Тэгээд гол зүйл бол энэ жил Төв аймгийн нутаг дэвсгэр дээр нь дархан сэлэнг гэдэг үйлчлэл бол маш өндөр хэм төлөвтэй. Тэгээд орон нутгуудад одоо аймгийн засаг дарга хурлын даргад нар бол ажлын хэсгүүд одоо тойрч ажиллаж байна. За энэгээр бол өнгөрсөн хугацаанд бид нар нэлээд олон сумдууд 10 гаруй сумдуудаар ажиллаж явж байна. Энэ дээр тулгамж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг иргэдэд хүргэхэд бол хүндрэлтэй үүсэж байна. За манай аймгийн 9 сумд бол одоо унаад иргэний асуудал, эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлэх унаад иргэний асуудал бол асуудал болчиход байна. Тэгэхээр энийг бол бид өхөн одоо саналаа тавьсаар байгаа. За өчигдөр бол улсын онцгой комиссоос 2 автомашин, 1 грейдерийг шийдэж өглөө. Цаашдаа 7 автомашиныг эрүүл мэндийн сайдад сая уламжлалаа. Энийг яаралтай шийдэж өгөөч. Тэгээд эрүүл мэндийн сайд бол энэ дээр бол за ямар ч байсан бид өхөн яаралтай арга хэмжээг авч шийдвэрлэж өгнө гэдгийг бол сая уламжлалаа. Тэгээд ер нь цаашдаа ганц 100 өвс байгуулсан. За тийм болохоор өвөл бол зас нэлээд унсан учраас бол харьцангуй одоо урд урж ирээдүйд бол хүүтрхэн гэдэг юм харьцангуй айг боловч ижгүй учраас зас жоох орчих төр ингээд асуудал үүсэх юм төлөвтэй. Тэгээ энэ дээр бид нар 6 сараас ахуулаад одоо Дорнод Хинтийн Сүхбаатар аймагуудтай хамтарч одоо хадлан тэжээлийн баригадуудыг гаргах өвс тэжээлийг бэлтгэхэд бол онцгойлог ашиг дээр нь бид бүхэн бас одоо энэ гурил тэжээл үйлдвэртэй хэвг бэлдэх энэ дээр бол хамтарч ажиллаад ингээд явж байна. Одоохондоо одоо онц гэдэг юм хүндрэл бол үсэг. Төв аймаг өөрөө мас үргэрээ одоо төлөвлөх аймаг шүү дээ. Тэгэхээр нөөц төжээлийн нөөцний ямар байгаа юм, бүртгэгдсэн ямар байгаа, өмнөд үүний ямар байгаа. За засгийн газраас бол үүрэг даалгаврыг өгсөн. Тэгээд аймаг орон нутг бол өвс тэжээлийг бэлдээ гэдэг энэ зүйлийг хэлсэн. За бид нар бол өөрсдийнхөө хэмжээнд бол өвс тэжээлийг бэлдсэн. Яг засгийн газрын өгсөн үүрэг даалгаварт бол хүрч тийм боломжгүй аймаг орон нутгийн төсөв. Тэгээд засгийн газарт бол уламжилсан, улсын онцгой комиссд уламжилсан. Энэгээр бол өчигдөр бол бид нар хараханд албаж ирээгүй. Ямар ч байсан аймаг орон нутгууд хүндэрж байгаа аймаг орон нутгууд өвс тэжээлийн тусламжийг хүргэх энэ одоо засгийн газрын тогтоох шийдвэр гарсан гэсэн энийг өнөөдөр бид гардаж аваад ингээ явна. Тэгэхээр удахгүй цагаан сараас өмнө бид нар яаралтай энэ өвс тэжээл хүргэх ажлыг бол зохион байгуулнаа. Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэх асуудал дээр машин тэрэг гэдгээс өөр асуудал байна. Аймагуд одоо 10-20 жилийн өмнө л машин тэрэг авахлаа гэдгээс одоо энийг өөрсдөө дотооддоо шийдээд бодлогын хэмжээнд засгаас томоохон юм дэмжлэг өгсөн. Яг нь ер нь бол нөгөө төрийн хувийн хвшлийн тухай хууль сая шинжилгээ өөрчлөлт орсон. Энэтэй холбоотой голцоо одоо дэдвүцсэн асуудлууд байгаа. Дэдвүцсэн манай аймаг бол энэ жил 4 сумыг бол авт замаар холбох зургсыг хийж дуусгасан. За хийж байгаа 5 сумын одоо авт замын ажлууд бол хийгдэж явж байна, эрчимтэй хийгдэж явж байна. Энэ томоохон ажлууд дээр за энэ дээр бол бид бүхэн одоо төсөв хөрөнгөтэй одоо баталгатаас өмнө бүх саналуудаа өгөөд хөргүүлээд ингээд ажиллаж байгаа. За өнөөдрийн хувьд бид нар яг тулгамж байгаа өвлөлттэй холбоотой тулгамж байгаа асуудал өнөөдөр тавилаа. Ер нь бол бид нар ганц одоо өнөөдөр цаг байгаа учраас бол тэр болгон асуудлуудаа ярьж чадсангүй. Хамгийн гол нь одоо энэ сайд эдийн засгийн хөгжлийн сайд бай. За энэний дараа сангийн сайд гэдэг эдгэрт бол одоо төсөв хөрөнгөтэй асуудлуудаа тавина. Төрийн машин зэрэг орон нутгууд өөрсдөө шийдэх боломж үү?
Ер нь бол улсын онцгой аймгийн онцгой комисс бол аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн сумын орон нутгийн онцгой комиссийн машин гэдэг шийдвэрж өгч байгаа. Аймагуд бол тэр болгон бол тим мониторыг авч өгч. За нэг машин нэг 150-аас 200 сая гэдэг юм уу. Энийг шийдэх тийм боломж бол хүчрэнг бол байхгүй. Хамгийн гол нь энэ чи эрүүл мэндийн яам чи өөрөө бас унаад иргэний асуудлыг шийдэх ийм зохицуулттай. Энэгээр бол одоо энэ жил 70 машин шийднэ гэж энэ дээр нь бас тоогоо оруулаад ингэ ажиллаж байгаа. Төв аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин хэрвээ ер нь бол хоттой ойрхон болохоор бас бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажиллах гэж байгаа. За өнгөрсөн 2025 оныг Төв аймаг бизнес эрхлэгчийг дэмжигчид болгож зарласан. За энэтэй холбоотой нэлээдгүй аж ахуйн нэгжүүд үе таалгаа. За яг хуу ер нь бол эдийн засгийн хямралаас үүдсэн нэлээдгүй аж ахуйн нэгжүүд одоо үе таалгаа хаасан асуудал байгаа. Гэхдээ 2025 онд бид бүхэн анхудаага одоо жижиг дунд бизнес эрхлэгчид дэмжих сангаас 8 тэрбум төгрөгийг бол санхүүжилтийг бол олгосон Төв аймагт анхудаа. Энийг бол бид хүн 40 гаруй аж ахуйн нэгж хоршоодод олгосон байгаа. Энийг үүсгэснээс болоод одоо нэлээдгүй аж ахуйн нэгжүүд үе таалгаа нээх. За дээр нь одоо сүү цагаан эдэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд бол Төв аймагт бол бас үе таалгаа нээж байгаа. Ийм дүржтэй ирэх 2000 одоо энэ 2026 оныг бол одоо боловсролыг дэмжих зээл бол зарлаж байгаа. Энэтэй холбоотой боловсролтой холбоотой нэлээдгүй арга хэмжээг бид авах гэж байгаа. За өнгөрсөн 2025 оны хувьд бол Төв аймаг бол боловсруулаар хамгийн сүүлд орсон. За энэ дээр бид нар одоо зогссон реформыг одоо хийхгүй болох байсан. Европын холбоо болоод дээр нь одоо бид хүн Америк улсаас 30 багшийг бол хэмжил авчрах гэж байна. За дээр нь Филиппинээс 10 багшийг авчирч ажилуулах гэж байна. Энэтэй холбоотой гадны одоо боловсролыг аймаг орон нутгад нутгшуулах энэ зүйл дээр онцгой ачаал бодол. Ялгсан хүчнээс болж байгаа юм шалтгаан нь юу? Гэхдээ ер нь шалтгаан нь олон шалтгаан бий. За бид бүхэн бас одоо хэлж байгаа саяхан боловсролын дарга бол одоо манай тэтгэвртэй гараад говийн хамгаалалт гараад ингээд шинэ бодлого үйл ажиллагаагаар ажиллаж байгаа. За энэтэй холбоотой бид бүхэн үүрэг даалгавар өгсөн байгаа. Бүх сургуулиудын одоо захирлуудын судалгаа, боловсролын систем судалгааг авчирч танилцуулаа гэдэг. Ер нь бол бид нар их олон бичиг цаасыг сая бид нар хөдөөгөр явж байхад манай одоо захирлууд, багш нар нэг зүйл хэлж байгаа. Ер нь бол бид нар цаасандаа дарагдаад байна. Энэ цаасны энэ ажлыг багасгаж өгөөч гэдэг. Төрийн ажил цаас гэдэг утгаар маш олон цаасны ажлыг бид нар хийгээд байна. Яг хүүхд рүүгээ тулж байгаа ажил биш. Тэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэж багш нар за дээр нь сургуулийн одоо захирлууд гэдэг цаасан дарагдж байгаа юм ажлууд байна. Тийм болохоор боловсруучны асуудал бас хамгийн чухал байгаа. Америкаас тэгээд энэ гадны багш нар авчрах хэдэн боловсруулах. За ер нь бол ингэж байгаа. Бид бүхэн энэ багш нарыг авчирснараа хамгийн гол нь өөрсдөө тавьж байгаа шаардлага тавьж байгаа. Юу гэхээр амьдрах хүчин айл хэрэг сонгож өгөөч. Айлд амьдруулна гэдэг цаатлын байгууллагуудаас энэ дээр бол бид нар яг хуу юуны бол нэг $800 гарч байгаа Филиппиний нэг багшийн зардал, англи нэг багшийн зардал. Энийг бол сарын $800. Энэгээр нь үндсэндээ одоогийн ханшаар 2.8 сая. За 3 сая орчим төгрөг болж байгаа. Энэ ханшаар нь бид нар өөрсдөө сум орон нутгад өөрсдөө саналаа гаргаж байгаа. За сум орон нутгуудаар бид нар англи хэлийг бид нар төлөхөөс зааяа. Тий. Ер нь бол ингээд хөдөө хот хөдөөгийн ялгааг хотын хүмүүс бүгд англи нэг одоо багнасаа сураад хад хөдөө бол тийм зүйл болоо. Тийм болох дээр орон нутгийн хот хөдөөгийн хөгжлийг ойртуулахын тулд бид нар боловсролын системд бол онцгойлон ачаал өгч байгаа. Тэгээ бид өхөн сая би хэлж байна. Сургуулиудын одоо бид нар ганц үнэлдэг зүйл бол ерөөсөө бүтээгдэхүүн хүүхд байхгүй хүүхд багчууд. Тэгээ эдгээр муу аваад хахад багш нар нь онц аваад байдаг. Сургууль нь одоо юу гэдгийг захирал нь онц аваад байдаг. Ерөөсөө биш таа. Тийм болох дээр ерөөсөн үнэлдэг нэг зүйл бол хүүхдийн одоо сургалтын чанараар та бүхнийг үнэлмэл хийж байгаа. Тэгэхээр энэ одоо системийг бид нэвтрүүлэх гэж ажиллаж байна. Орон нутгийн багш нарыг одоо очиж ажиллах нөхцөл боломжийг гаргаж байна. Ийм асуудал шийдэж байна. За ер нь бол орон нутгад бол онцгой зүйл байгаа шүү дээ.